Бор төрхөн амьдралын эрхэнд насандаа баймгүй хэрсүүжиж, зундаа самар жимс түүж зарах, өвөлдөө хичээлийнхээ хажуугаар ястуг сэргээр ар гэрээ тижээх, амьдралдаа тус нэмэр болох их ачааг өөрчваа 11, 12 настай ах дүүсийн тухай бид өнгөрсөн даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр бэлтгэн хөргөсөн. Одоо энэ амьдралдаа гоё л байна уу? Яавар юм уу? Годомж идүүсээр яваад энэ тэнтгүй юм төөж мөөж тийм биш. Орсон хаав ээж тэгээ гэр ихтэй байж та. Амьдрах байшин гэр мөрдөө байгаа юм чи. Хоол хүнсээ өөрөө цуглуулж чадахгүй юм гэж аахгүй. Одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, ирээдүйд эрдэм мэддэгтэй хүн болж, илүү сайхан амьдрахын төлөө мэриж яваа ах дүүсийн энэ яриа сайн санаатай олон зуун хүнд таалагдж, тусламжийн аян өрнөж эхэлсэн. Өнөөдөр бид ах дүүсийн гэр бүлийнхэнд дулаан хувцас, хоол хүнс, ном дэвтэр зэрэг ихний тусламжийг хөргөсөн. Одоо ийм жоохон байж жээж авдаа туслаад тий хажуугаар нь хичээлээ хийгээд тэр тусмаа бүр ингээд сургуулийнхаа авраг олцсон гэдэг тэгэхээр би айгу бахарсан л да. Өвдөд бас ийм хүүхдүүд цөөхөн штэ. Ингээд лээж авдаа эрхлээ ч юм уу баг юм авч өгөнгөө голоод уйлж яхад энэ хоёр хүүхд чинь өөртөө бол айгу тусны гэр орондоо тус нэмэр болоод өөртөө айгу их дайчилж чармааж байгаа хгүй. Тэрэнд нь айгу баярлсан. Тэгээд ерөнхийдөө энэ хүүхдүүдтэй хараад туслая гэж бодоод ирсэн. Насандаа ерөөсө таараагүй ч юм амар тийм юу том үний яриатай тэр нь амар хэрсөө хөөрхөн санагдсан. Тэгээд өчтөр үзсэн л та фэйсбүүкээр тэгээд өнөөдөр ингээд нэг цагаас суулна гэхээр нь одоо чадах бүхнээрээ л одоо туслая гэж бодсон. Ах дүүсийн аав Эрдэнэ очир барилгын туслах идэгч улирлын чанартай зогсдог. Мөн ажил хийлгээд цалин өгдөг газар байхгүй болсон. Харин ээж Батчиргал нь биеийн өвддөг учраас бага охиноо харж гэртээ суудаг. Аав нь цалин авахгүй бол өөр орлого энэ гэр бүлд байдаггүй учраас ах дүүсийн захаас дүүсэн ясаар хоол гэж борхоногийн өнгөрүүлэх өдрүүд олон байдгийг хэлж байлаа. Харин өнөөдөр энэ гэр бүл 1-2 сарын хэрэглээний хоол хүнстэй болж ах дүүс яс дүүг шаардлагагүй болж зөвхөн хичээлдээ анхаарах боломжтой боллоо. Түнчлэн Эрдэнэ очрын гэр бүл сарын 30 мянган төгрөгөөр 4 хантай жижиг гэр түрээслэж айлын хашаанд амьдардаг. Харин хандивын аяны хүрээнд Америк нэгдсэн улсад амьдардаг төгс жаргал 5 хантай шинэ гэр бэлгэлэх болсноор энэ гэр бүл өөрсдийн гэсэн дулаахан гэртээ сэтгэл хангалуун амьдрах боломж бий боллоо. Энэ олон зуун сайхан сэтгэлд хүмүүсийн тусламжийг харж 7 жил хүлээсэн өөрийн гэсэн гэр оронтой болох баярт мэдээг сонссон Эрдэнэ очрын гэр бүлийнхэн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мэдээж тогтсон ажилтаа цалинтай болохыг мэдээж хүн хүсэхгүй нэг жоохон тийм болчих юм бол мэдээж тэр цалин аавн тэдэнд өөр гахамжаа тэрийгээ тэгээ болгоч энийг ингээ болгоч гэсэн бод байлгаа хүн. Манай нөхөрт өөртөө олдож байгаа ажил нь бол яг тийм л хатуу бэрхтээ хүнд хүчээр би өөр өөртөл барилгаар их олон жил ажилласан. Тэгээд цалин мөнгө өгөх нь хэцүү. Барилга ер нь тийм л өөр ажилд нэг атаан цэвэрхэн ажилд орчоо гэхлээр авах нь хэцүү. Баярлаа гэж хэлэхээс нэр өөр үг болтохгүй л. Ингэж тусалж ингэж дэмжинэ гэж юус бодоагүй л те. Нугасаа ийм сайхан төлдөг хүмүүс байдаг гэж би ер нь бараг мэдэхгүй. Бол найз нөхчсөн ер нь хөрөнгө мөнгө гардаг болсон. Мөнгөтэй нэгэнтэй найзалдаг болсон шүү дээ ер нь бол. Өвдөөд хөвчж байгаа хэн ч юм бариад ирэхгүй. Тийм л үү. Гэвч одоо өөрөө өнөөдрөө харлаа бүр гэрт нь хурж ирлээ шүү. Тэрнэлэн юу ч хэлэх юм дэггүй. Амнаас одоо нь бол ерөөс үг гарахгүй. Энэ юмнуудыг бэлдэж өөртөө цаг зав гаргаж тусалж байгаа нэр шиг та бүгдээрэнд нь баярлаа гэж хэлмээрээ. Энэ хүмүүсийн ачийг яаж хариулах вэ? Ухаантай боловсон тэгээ бас том болоод хүмүүс тусалдаг сайн хүн болж хариулна. Тэгээ би номтой сургуулийнхаа ам гэж хэлдэг болж хариулна. Бидний төлөө хичээсэнд баярлаа гэж хэлмээр. ИТВ телевизийн тод мэдээллийн хөтөлбөрөөр сурвалжилсан Гамбаяр Гамбат нарын ах дүүс болоод түүний гэр бүлийнхэнд туслах гэсэн сайн санаад монголчуудын эхний тусламжийг бид өнөөдөр гэрт нь хүргэж өглөө. За одоогор бол гэрийн эзэн Эрдэнэ очир хөдөө явсан тул эзэхүү байгаа. За гэгээ Бачиргалын хувьд бол бидний тусламжийг хүүхдүүдийнхээ хамтаар хүлээн авлаа. За үүний дараачаас маш олон тусламжийн цуваа бас энэ айлд ирэх болно. За Америк нэгдсэн улсаас Солонгос улсад сууж байгаа монголчууд гээд
өөрсдийнхөө сэтгэлэндээ болсон тусламжийг бас бид нэр уламжилж энэхүү айлыг заз жаргалтай амьдрахад нь бас дэм бодлого зөөсдийн тусламжуудаа бас хүргэе гэсэн тухайн тусламжуудыг бид цаг тухайд нь бас хүргэх болно. Баярлалаа.